За өнөөдрийн арга хэмжээнд оролцоод ер нь ямар байна? Ийм арга хэмжээ бас хангалттай санагдаж байна уу? Миний хувьд хангалттай санагдлаа. Мэддэггүй зүйл их байсан байна хуулийн талаа. Тэр халамжийн 25-аас дээш ажилчинтай нэг хүн ажилд авах юм гэдэг. Тэр бүгдийг мэдээж аваа. Тэгэхээр байгууллагуудад бас тодорхой шаардлагыг иргэд өөрсдөө тарьж авах юм байна. Тийм байна. Тэрийг мэдсэн. За өөрч биний хөгжлийн мэргэжил төв дээр яад эсгээ урлал гэдэг. Тэн дээр яг тэгэл ажлын байртал бол болох юм. Тийм. Ганц бодож явуулж байна. Зөв. За баярлалаа. За сайн байна уу та? За арга хэмжээний талаар таны сэтгэл ямар вэ? Сайхан байна. За ямар мэдээллийг олж авав? Хөтөлбөр мэргэжлийн амьдрах орчныг сайжруулах яваас нэг толгой хэсэж юмсаа хэлхий ярьсах байна. Хэлж явтаа болохоор. Тэгэхээр энэ орон нутагт ийм үйл ажиллагаа явуулах нь иргэдтэй зөв хэлбэр гэж ойлгож байна уу? Зөв гэж ойлгож байна. За баярлалаа. Өнөөдрийн арга хэмжээ маш сайхан боллоо. Бас сумдаасаа аймгийнхаа бүх багуудаасаа сайхан арга хэмжээ боллоо. Бас ордомон маш сайхан гоё бүтээлүүд хийж ирсэн байна. Мэдээлүүд маш их гоё таалагдлаа. Ямар мэдлэгийг олж авав? Өнөөдрийн юунаас халамжаас хөдөлмөрчлөж гэдгийг сайхан мэдлэлийг өөрснөө ч бас хөдөлмөр эрхэлж байгаа улсууд болохдоор бас тэр талаараа бас сайхан тэрний талаар сайхан мэдлэг боллоо. Та хаанаас ирсэн бэ? Би энэ мөрөн сумынх. Зөв. Мөрөн сумын хөгжлийн төв дээр гар урлын бүлэг ажиллавал. Нэг бүлгийнх нь юм байна. За. Тэгээ манай бүлгийнхаа ингээд сууцгааж. Бүгд гар урлаар юу хийх вэ? Бол эсгийн урлал байна, давсан урлын бүлэг байна. Тэгээд цемент урлалууд байна, эвтрийн урлалууд байж байна. Тийм урлалууд хийж байна. Тэгэхээр дор бүрнээр хичээгээд. Дор бүрнээ хичээгээд ажиллаад хөдөлмөрлөөл. Тийм байна. Хөгжлийн төвийн бүлгүүднийх нь хүмүүс бүгдээ сууцгааж байна. За баярлалаа. Сайн байцгаана уу? Хаанаас ирсэн бэ? Шийдэр сумаас ирсэн. За энэ арга хэмжээнд оролцоод ямар мэдээллийг авав? Ер нь танд бас хүртээмжтэй ач тусыг өгсөн үйл ажиллагаа болж чадав. Чадлаа. Ямар ч гэсэн мэдгүй юмуд ойлгож авлаа. Ерөнхийдөө хэрэгжүүлээ л гэж бодож байна. Юу мэдэж авав? Ямар төлөвлөгөө бодлоо? Ерөнхийдөө одоо төлөвлөгөө гэх юм бол одоо төсөл мөнгнөөс төслөөс ахуулаад юугаа бичихгүй гэл тавьдаг талтай. Ерөнхийдөө төсөл мөс авч үзээгүй л дээ. Ерөнхийдөө авч үзье гэж бодож байна. Боломжтой байна. За баярлалаа. Хөдөлмөр эрхлэлтийн цогц арга хэмжээнд оролцоод ямар сэтгэлтэй байна? Сэтгэл маш өндөр байна. Яг иргэдийн нөгөө одоо хөгжлийн бишээтэй иргэдийн одоо яг толгомжж байгаа асуудал одоо бидний яг нөгөө төрдөө хэлий гэсэн үгийг одоо яг өөрсөн дээр маань ирж ингэж өгж байгаа нөгөө авж байгаа үнэхээр их баярлж байна. Тэгээд их гой сургалтанд суулаа. Тэгээд би бол өөрөө аутизмтай хүүхэдтэй одоо 49 настай намайг Мэгмүсэрэн гэдэг. Тэгээ хүүхэд маань одоо 6 настай энэ жил яг 1-р ангид орсон. Тэгээ 1-р ангид орсон ер нь 1-р ангид ороогүй байхдаа ч гэсэн ер нь бол аутизмтай хүүхэд чинь нөгөө яг одоо нөгөө нэг хүн харахад бас хайцангуу нөгөө ер нь бол мэддэггүй хүмүүс ал ерөөхдөө бол зүгээр ирүүл гэж ойлгодог. Яг нөгөө эцэг эхийн хувьд бол биднэрт айгүй тийм бэрхшээлтэй байдаг байхгүй. Одоо тийм төрийн төрч одоо юу ах вэ? Одоо нөгөө бидний энэ юу талаас нь ингээд ажил хийе гэхээр одоо хүүхдээ одоо би сургуульд өгчөөд тал цагаар ажиллах болж байгаа байхгүй. Хүүхд тэрнээс нааш бол ерөөсөө явах боломжгүй. Хүүхдээ харахгүй л болохгүй боломжгүй байдаг. Тэгээд тал ингээд цагаар ажилуулдаг тийм төрийн байгууллагч гэж байхгүй, хувийн байгууллагч гэж байхгүй байгаа болохоор бид нөгөө нэг өөртөө хуваараа хөдөлмөр эрхлэх, хуваараа ингээд юм ихэд хийх гэхээр ер нь гэртэл голцоо хийх ажил биднэрт одоо толгом одоо тэгжээч л одоо бид нар хүүхдээ сурч боловсрож хөгжөхөд нь туслах
дөхөнтэй байгаад байгаа байхгүй. Тэгээд хараа хяналтаа салгаж болдгоо. ерөөсөө болдгоо. Тэр хүүхд чинь одоо ингээд хэдий 6 настай ч гэсэн яг өөрийнх нь юу бол 3 настай хүүхд. Одоо бүр эрүүл саруулж 3 настай хүүхдүүд бол бойл байг хөөй хай гэхэд наашаа цаашаа гээд мэддэг болвол манай хүүхдүүд ерөөсөө зам өндлөн гаал ирчээрээ гүүгээл ерөөсөө ингээд байнга өөрийн нөгөө нэг бүр илүү юм тийм хараа тийм ерөөсөө хараа хяналтаа хүүхдээсээ салгаж болохгүй тийм хараа хяналтгүй байдаг болохоор гэрээр байх хэрэгтэй байдаг Тэгэхээр байхгүй юу? та яаж орлогоо нэмэгдүүлээ? Яаж амьдралынхаа чанарыг дээшлүүлэх гэсэн мэдлэг мэдээллийг авбаа эндээс. Тэгээд би ингээл ер нь бол одоо яг миний өөрийнхөө нөөц бололцоон дээр бол би ч уг нь бол би тоогч мэрэгчлээ. Мэрэгчлэр бол 18 он хүртэл хувийн байгуулагч улсын байгуулагч ажилладаг байсан. Тэгээ одоо ингээд ийм хүүхдэд болсноос хойш надад тэр боломж нь байхгүй болчихж байгаа байхгүй юу? Тэгээ би одоо өөрийнхөө нөөцд яагаад одоо гэрээрээ ингээд нөгөө нэг хувцас ийм засвар одоо нөгөө нэг өмдний цэцлэгаан солих ч юм уу, гүртний цэцлэгаан солих ч юм уу, даатлын тайрах ч юм уу ингээд нэг ойр зүрийн өөрийнхөө нөгөө байгаа ойдлын машин дээрээ ингээл хийдэг байсан байхгүй юу. Тэгээ одоо ерөөсөө тэрүүгээр ингээ мөнгө олж байгаа ч гэсэн тэр маань ингээд бас яг амьдралд тодорхой хэмжээний одоо тэгээд том ах нь оюутан болоод энэчлээс ингээд ялчгүй мөнгөний хэрэгцээ, амьдралын хэрэгцээ өртөг ямар өндөр болж байгаа илээ. Тэгээд тэрийгээ нөгөө хийж яхаар хүрхээ байгаад тэгээ би ойдлын сургалтанд суусаа. Уг нь бол манай эмээ өвөө тийм манайх чих удамтай тийм ойдлчин давран дархан мархан ер нь бас их тийм боломжийн одоо нэг бодлоор бол нэг ачаатаа гэдэг чинь тиймэрхүү хүмүүс байдаг байхгүй. Тэгээд би тэрийг толгуулаад тэр сургалтанд суусан чинь манай багш намайг айгүй үдийгээ дэмжсэнд нь айгүй баярлсан. Чамд айгүй тийм байгалийн тийм өгөгдөл байна. Яг би урд нь нөгөө жоохон юм ингээл юм ойдог байсан болохоор яг дээлмэл бол ойдоггүй байсан л да. Тэгээд заасан чинь чи өстө айгүй хурдан сурлаа. Чи чамд юусэн айгүй тийм нөөц бололцоо байна. Чи цаашгаа бүр брэнд болох ч боломж байна гэх би айгүй хөөрсөн. Тэгээ та одоо оюутнаа яаж өргөжүүлсэн? Одоо бол би яг л гэрийнхаа тэр юундаа л байгаа. Гэтэ би сая төсөл бичиж өгсөн. Төсөл өгсөн ч гэж өгж байгаа. Одоо энэ 18 хүртэл авж байгаа тэр халамжийн юу гэдэг дэмжээ юу явж байгаа лээ дээ. Одоо яг сайн тусалж санахгүй байна. Тэгээд тэр нь төсөл бичиж өгж байгаа. Тэгээд тэр маань дэмжигдэх үгүйг бол би яг сайн мэдэхгүй байна. Гэхдээ бол би яг өөрийнхөө ерөөсөө тийм худлаа зохиомжтой биш. Яг нөгөө байгаа байдлаа харуулаад төслөө бичсэн байгаа. Тэгээд бас юу байсан? Одоо нэг юу байгаа штэ нөгөө багшийн туслах гэдэг одоо боловсролын яамнаас гаргасан тэрэнд би бас ер нь би их ил хийж байгаа байхгүй юу? Яах вэ? Одоо яавал хүүхдтэй ойрхон байх уу? Яаж ингэв гээд тэгсэн чинь тэрэнд ингээд өгсөн чинь бакалаврын голч дүн 2.7-оос дээшээ гэсэн юм байгаа юм байлээ. Тэгээд тэрэнд нь болохоор миний одоо нөгөө юу хүрхгүй байгаа. Гээд яг одоо тэгээд тэрийг ингээд би бодсон бас хэрвээ одоо ингээд би ингээд юу юм чинь одоо ингээд 4 жил боловсрол сурах нөгөө хүүхдийг хүмүүжүүлэхдээ би ч одоо 6 жил тэр хүүхдийг ингээд яг бүр хүмүүжүүлсэн байгаа байхгүй. Тэгээд бид нар чинь нөгөө юу яагаад байгаа байхгүй. Одоо яг хүний хүүхдийг ингээд бүр нэг хайрын нүдээр хараад ингээд тэг хүүхдээ одоо яг эрүүл хүүхдийг ингээд сургахад айгүй надад нэг амар дөхөнтэй санагдаад байхад хүмүүс амар хэцүү. Өөстө нэгдүгээр ангийн хүүхдээ хэцүү гээд манай ангийн өнөөдрийн арга хэмжээний гол ач холбогдлыг тодорхойлоод тавьчих юм байна. Өнөөдрийн ер нь яг иргэдийнхээ юуг дэмжиж ингээд бодлого явуулаад энэ 2025 оныг одоо энэ муслим бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлийг дэмжих хичээл. Тийм. Муслим бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ингээд жил болгож байгаад их баярлалаа. Тийм түр засагтаа одоо бидний дуу хоолой хүрж байгаа юм байна. Одоо бидний дуу хоолойг сонсгоод ирж байгаа юм байна гэдэгт нь айгүй их баярлалаа. За тэгэхээр сайхан санагдлаа, сайхан сургалт байлаа. Тэгээд танд амжилт хүсье. За баярлалаа. Яриа. Сайн байна уу? Арай минь хүргье. Миний нэрийг Уран Цэцэг гэдэг. Би Хөвсгөл аймгийн Мөрөн хотын сонсголгүй иргэн байна. Төрийн байгууллагын ирж мэдээлэл өгөөд муслим бэрхшээлтэй иргэдийн талаар мэдээлэл өгж байгаа маш сэтгэл хангалуун байна. Сайн байна уу? Арай минь дээ. Миний нэрийг Сэн Даюуш гэдэг. Би одоо яг Хөвсгөл аймгийн Мөрөн хотод байна. Сая өнөөдөр үйл ажиллагаа ерөнхийдөө сонслоо. Ер нь бол Улаанбаатарт хэлмэлцэд маш их байдаг боловч орон нутгаар хэлмэлцэд бэлдэх тал дээр илүү
анхаарч өгөөсэй. Баярлалаа.